Сонгон хайрхан нэгдсэн эмнэлгийн яралтай тусламжаар өнгөрсөн 7 хоногт томуу тус өвчний шалтгаанаар өдөрт 450 орчим хүүхэд ирж үзүүлжээ. За мөн одоо эмнэлэгт эвтэн эмчлүүлэх хүүхдүүдийн 80 гаруй хувь нь томуугийн вакцин хийлгээгүй. За үзэгчдээ бид сонгон хайрхан нэгдсэн эмнэлгээс мэдээлэл хүргэж байна. 2-7 хоногийн өмнө бид тус эмнэлгээс мэдээллийг хүргэхэд хүүхдүүд багтахгүй коридортой орд илгэсэн нөхцөл байдалтай байсан юм. Тэгвэл яг одоо энэ хөтөлт хийж байгаа энэ барилга бол сонгон хайрхан нэгдсэн эмнэлгийн хуучин барилга. Тус барилгын засвар дууссантай холбоотойгоор 50 орыг одоо энд нэмж дэлгэснээр хүүхдийн орны тоо 230 олон нэмэгдсэн байна. Хамгийн анхны хэвтэлтэн дээр бол 21 твцсэн. Тэгээ манай охин таталт өгөөд халуун 40 хүрээд халуураа твцсэн. Тэгээд эмчээ ирээд эрдэмтгийн харуулхад 2 уушгин битүү хатгаатай байсан. Тэгээд бит хоёр чинь 6 хоног эмчлүүлээд 26-нд гарсан. Тэгээд тэндээс эмнэлгээс гарахад ханиалгаад зэмхгүй. Тэгээд цэрэндээ тэгж байгаа байх гэдэг эмчин тэгжсэн. Тэгээд нэг АЦЦ бичиж өгч ийсэн. Тэгээд удаачгүй 28-да өглөө нь буцаад ахаад 2 удаа таталт өгөөд халуураад ирсэн. Тэгээд эмчээ халуураад ирэхэд 28-нд ирэхэд халуун дахиад 39.6 байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд дахиад таталт өгсөн. Тэгээд шууд хэвтээд одоогийн байдлаар бол цэрэн овоо сулраад ханиах нь багасаад тэгээд нус нь гожоод тэгэл байж лээ. Ер нь бол эмнэлэгт айгүй бас амар ханиадтай байна. Бас айгүй хүүхдүүд таталт өгж байна. Бид 3 хонж байгаа. Тэгээд нэг 10 хоногийн өмнө нэг А хүрээний томоо тусаад. Тэгээд А хүрээний томоо маань уг нөгөө нэг эмчаа бичиж өгсөн юмнуудыг уусаа ирнэ халуурах нь байхгүй. Тэгээд хэвцсэн дээ. Тэгээд эхний 2 хоног халуурч оноод бөөлжөөд гүйлгээд одоо л гайг болчих. Бид хоёр 5 дахын шөнө ирсэн. Ерөнхийдөө ирэхэд бол ачаал ихтэй байсан. Одоо бол манай хүүхэд бол ерөнхийдөө гайг байгаад байгаа. Энэ жилийн хувьд томоогийн халдвар ирж эхэлсэн. Тухайлбал өнгөрсөн оны муу үетэй харьцуулахад эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо 90 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. За эмнэлгийн нөхцөл маань өчигдөр орой бол яаралтай сүнсгээр нэг 230 хүүхэд ирсэн байна. За энэс нэг 40 гаруй хүүхэд нь өвтэй 180 гаруй хүүхэд бол зөвлөгөө аваад бутсан байна. Энэ нь бол 0-5 насны хүүхдүүд голцоо өвддөг бол ер нь энэ жилийнх бол өвчлөл бол бүх насндаа ихсэн. Тэр дотроо 0-1 нас тэгээд 5-аас насных нь бол энэ статистик нүг харж байгаа нэлээд тийм ихсэн үзүүлэлт харагдчихлаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 81-ээс 89% нь томоогийн вакцинд хамрагдаагүй гэжээ. Мөн томуу төс өвчнөд авсарсан бусад вирусын халдвар өндөр байгаа нь хүүхэд хүндрэх шалтгаан болж байгаа гэлээ. За манай эрчим эмчилгээний тасгаар бол энэ жилийн томуу төс өвчний хүндрэлүүд менингоэнцефалитаар ямар ч одоогийн байдлаар 2 хүүхэд хүндрээд аппаратанд ороод эхнээсээ зарим нэг эмчилгээний хувьд бол үр дүн гараад явж байна. Нэг хүүхэд бол нэлээд хүнд байдалтай эмчилэгдэж байна. Ер нь бол энэ жил нэм вирусын хавсарсан шалтгаантай ларингитууд бас нэлээд байх шиг байна. Сонгон хайрхан нэгдсэн эмнэлгийн ачаал буурсан нэг шалтгаан нь дүүргийн 12 хорооны хүүхдийг эхнэрээ эрүүл мэндийн үндэсний төвд хүлээн авч байгаатай холбоотой. Түүнээс гадна өрхийн эмнэлгүүд илүү цагаар буюу ажлын өдөр 20 цаг, амралтын өдөр 11-ээс 17 цагийн хооронд ажиллаж байгаа нь ачааллын буурахад нөлөөлжээ.